Өнөөдрийн хичээл бол англиар машин түрээслэхэд хэрэгтэй үг хэллэгүүд. Хамгийн түрүүнд машин түрээслэх хүстэй хэлэхдээ I'd like to rent a car. Би машин түрээслэх гэсэн юм. Мөн тарифыг нь асуух та. What are your rates? Танай үн тариф ямар вэ? Түрээслэх хугацаа болон машины төрлөө асуух та. I'll need it for 3 days. Надад 3 өдөр хэрэгтэй. Мөн жип машин асуух бол Do you have any SUVs available? Танд цул жип машин байгаа юу? Даатгалын талаар заавал тодруулах хэрэгтэй. Is insurance included in the price? Үнд даатгал багтсан уу? I would like to get full coverage. Би бүрэн даатгал авмаар байна. Үүнийг авснаар та илүү тайван зорчих болно. Бичиг баримтаа шалгуулах үедээ Here is my driver's license. Миний жолооны үнэмлэх энд байна. Зарим улсад олон улсын ирэх шаарддаг. Do I need an international permit? Надад олон улсын зөвшөөрлөх хэрэгтэй юу? Машин түрээслэхэд шатахууны журам маш чухал. What is the fuel policy? Шатахууны журам нь юу вэ? Do I need to return it with a full tank? Би үүнийг дүүрэн банктай буцааж өгөх хэрэгтэй юу? Ихэнхдээ дүүрэн аваад дүүрэн тушаадаг. Нэмэлт үйлчилгээ авах бол Can I add an additional driver? Би нэмэлт жолооч оруулж болох уу? Хэрвээ хүүхэдтэй явж байгаа бол How much is a child seat? Хүүхдийн суудал ямар үнэтэй вэ? Машинаа хүлээж авахдаа заавал шалгаарай. Let's check for any existing damage. Бага эвдрэл гэмтлийг нь шалгацгаая. There is a scratch on the door. Хаалган дээр зураас байна. Ингэж хэлснээр дараа нь танаас төлбөр нэхэхгүй. Түрээсийн хугацаа дуусаад машинаа буцааж өгөхдөө Where should it drop off the car? Машинаа хаана тушаах вэ? Is there a drop-off box for the keys? Түлхүүр үлдээх хайрцаг байгаа юу? Баяртай.